ерөнхийдөө одоо урдталт цагаан барц клубын манай тамирчид бүгд салхийг авч өрн бүх темпийг өрн авч явсан байгаа. Замын тал хүртэл авч явсан байгаа. За тэгээд энэ хүү тэмцээнийг бас олон нийтэд хүрэхээр гадаадын нэлээд олон одоо сурвалжлах группүүд ирсэн байгаа. Тэгээ одоо бид та бүхэнд цаашдаа энэ сурвалжлах группүүд хэрхэн ажиллаж байгаа, энд ирсэн хүмүүсээс авсан ярилцлагыг бас төлөвлөх олон тэмцээнийхээ завсраар. Тэгээд эхний групп бол нэг хэсэг нэлээд удаан хамтдаа явах шиг болсон тийм ээ. Тийм одоо энэ харагдж л да ерөнхийдөө ингээд манай баг тамирчид бол эхнээсээ ахуулаад ер нь 40 км хүртэл бол нийт замын бүх салхийг бол авч явсан. Учир нь гэвэл одоо урд салхийг авч явахгүй бол өөр тамирчид атаклах юм уу тийм байдлаар одоо манай одоо залуу тамирчид урд салхи авч манай одоо дээгүүр явж байгаа, сайн явж байгаа нэг амраад тэгээд замын одоо энэ нийт замын тал хүртэл бүгд одоо энэ харагдаж байна. Нийт бүх тамирчид ер нь бөөнөр явсан гэж хэлэхэд болно. Тэгээд одоо энэ харагдаж байна. Монголын тамирчид л өнгөлж байгаа юм тийм ээ. Тийм урд бол ер нь тэр чигээр бол манай Монголын тамирчид байгаа. Тэгээд зам бол тал ерөөдөө таллаар явсан. За одоо Лука Негрогийн ярилцлагыг та бүхэнд төлөвлөе. Энэ хүн бол Италиас ирсэн юм одоо зураглаач, найруулагч юм хүн байгаа. За намайг Лука гэдэг. Би 2 дахь удаага Монголд ирж байгаа. Энэ уралдааны зохион байгуулалт бэлтгэл ажлыг хийхээр ирсэн. Бидэнд ажил хийх боломжтой орчныг сайн бүрдүүлж өгсөн гэж бодож байгаа. Энэ бол маш том уралдаан. Тамирчид өөрсдийн хүч чадлаа гарган сайн уралдаж байна гэж би бодож байна. За энэ бол Карло Борекки гэдэг Италиас ирсэн фото зурагч байгаа. Монгол орн гайхамшигтай, үнэхээр гайхамшигтай юм аа. Би